Архангай аймгийн байгалийн үзэсгэлэнт газруудыг зорин очих, Баруун аймаг руу дамжин өнгөрөх гадаад дотоодын жуулчдын тоо зуны улиралд эрс ихсдэг. Энэ зун тус аймагт бороо хур ихтэй байсан бөгөөд иргэд аялал зугаалгаар явах үедээ аянган цохиулах, өөрсдийн болгоомжгүй байдлаас болж хад хавцлаас унах зэргээр золгүй байдлаар амнасаа алдсан тохиолдол цөөнгүй гарсан байна. Архангай аймгийн прокурорын газраас зуны 6-аас 8 саруудад бүртгэгдсэн гэмтрийн талаарх гомдол мэдээллийг судалж үзсэн. За үүнд бол нийт 233 гомдол мэдээлэл бүртгэгдсэн байна. За үүнээс одоо онцлог тийм гомдол мэдээллүүдийг дурдвал аялал жуулчлалаар явжсэн хүмүүс чулуутын хавцлаас унаж нас барсан тохиолдол 1 удаа бүртгэгдсэн. Гол нуурын усан живж нас барсан тохиолдол 3 удаа бүртгэгдсэн. За аянган цохиулж нас барсан тохиолдол 2 удаа бүртгэгдсэн зэрэг одоо золгүй явдлууд гарсан байна. За үүнээс гадна зам тээврийн 21 осол бүртгэгдснээс 9 хүний амнаас хохирсон юм харамсалтай тоо мэдээ гарсан байна. Архангай аймгийн прокурорын газраас осол эндэгдлийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор аймаг сумдын гэмтэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлүүдэд мэдэгдэл хүргүүлж, голын гүн цүнхэл бүхий хэсэгт анхааруулах тэмдэглэгээ байршуулах зэрэг ажлыг эхлүүлж үр дүнг тооцсон байна. Аялал зугаалгаар явахдаа сонор сэрэмжтэй байх, аюулгүй байдлаа хангах, холбогдох замын хөдөлгөөний дүрм журмыг зааварыг биелүүлэх, хурдаа тохируулах ийм шаардлагатай байна. Сүүлийн жилүүдэд иргэд зөвхөн зуны улирал гэлтгүй бусад улирлын үед ч хөдөө орон нутгаар аялах болсон. Тиймээс иргэдийг амарч зугаалж явах үедээ мэргэжлийн байгууллагаас өгсөн зөвлөгөө, зөвлөмж, сэрэмжлүүлэг мэдээлэлтэй танилцаж аюулгүй байдлаа хангаж байхыг анхааруулж байна.